намайг хоёргүй. Мандах нарны цацрагаар алтран шаргалтаа манарт нарангийн оолос харьяат талнутгаа хөвөө мандалдан дураараа умбучумбучсан ойторыг заяасан мөнгөн харагод минь Холоос наддан урсгдан сонсогдох хараа баян гол минь шөнийн сарны тоянаар монгрон боролтоо ноён хайрхны оолос ахил таваалог минь ургаснаг хэргэрн залуус хурн чулсан байгальыг саяасан мөнгөн харагод минь ая миний нөтөмсөн дунд минь үзэгдэх нутгийн усаа адас холоос наддан урсгдан сонсогдох хараа баян гол минь Солонгорн тоярах эрхэт салхитын оолос цайдын хөлний нутгаа уян ойд хүндоно ундасан аршан мөнхөд заяасан мөнгөн харагод минь холоос наддан урсгдан сонсогдох хараа баян гол минь ая миний өнөмсөн дунд минь үзэгдэх нутгийн усаа адас холоос наддан урсгдан сонсогдох хараа баян
зөвлөлийн дарга эрчим хүчний зохицуулах хорооны дарга Дөвшин Чулуун таныг хүндэтгэн урьж байна. За сайн байцгаана уу Баянголчуудаа, сайн байцгаана уу эрхэм ахмадуудаа, та бүхэнд 17 дугаар жарны гал нуур жилийн сар шинийн баярын мэндийг хүргье. Бидний бас урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэм ахмадуудаа Баянгол сумын нутгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн өмнөөс бас баяр талархснаа илэрхийлье. Энэ төлөө сум орон нутгийн ард иргэдийн За би Сэлэнг аймгийн Баянгол сумын уугуул иргэн. 1943 онд Мангэрт гэдэг газар хуучнаар бол засаг захиргааны нэгжийн 1-р багт төрсэн хүн байгаа. Тэгээд 55 онд 4-р анги төгссөн, 61 онд зүүн хараад 10 төгсөд тэрнээс хойш одоо Улаанбаатар хотод ирж сурч хөдөлмөрлөд 60 гаруй жил болж байгаа. Тэгээ хотод ирээд миний хийсэн ажил алба гэх юм бол би дээд сургууль эдийн засгийн дээд сургууль гэсэн худалдааны эдийн засгийн мэргэжилтэй Улаанбаатар хотын худалдааны байгууллагууд ажиллаж байсан. Дандаа удирдах ажил хийж байсан. Сүүлд нь улсын төлөвлөгөөний комисс, худалдаа үйлдвэрийн яам, улсын мэргэжлийн хамтын ерөнхий газарт мэргэжилтэн байцаагч хийж байгаад 2003 онд тэтгэврт гарсан. Тэгээ одоо тэтгэвртээ гараад гэртээ сууж байна. Тэгээд нутгийнхаа зөвлөлөөс одоо урьж энэ сайхан баярт үйл явдалд оролцуулсанд маш их баярлж байна. Тэгээд уугуул манай Сэлэнгийн Баянгол сум бол ерөөсөө энэ бусад сумтай жишгүй тийм сайхан. Яагаад гэвэл дэд үтс их сайн хөгжсөн. Газар нь үржил шимсайтай, ой мод, ан амтэн одоо газар тариал юу эрхлэхэд бүх юм хийхэд боломжтой ийм газар юм байна. Тэгээд нутгийн болон уугуул болон суугуул иргэдэд хэлэхэд Баянгол сумаа хөгжүүлээрэй л гэж хүсэх байна. Морин хурж Монгол улсын цагийн тэргүүний ажилтан улс орон бол нарыг урьж байна. Уйхан замт би нарыг. Манай Баянголууд хэзээний үр тариа ногоо ургасан тийм сайхан уудам нутаг мал сөрөг ихтэй их сайхан тайван гоё нутаг байгаа. Одоо ч гэсэн ард түмэн сайхан амьдэрсэн хэвээрээ сайхан байна. Би тэр нутагт бол олон жил амьдэрсэн, хүүхдээ байхаас бараг 20 хэттээгээсээ энэ нутагт амьдраад тэгээд надад хийдгүү ажилч байгаагүй юм оюун тэгээд эмнэлийнхаа ажлаас гадна юм оюун мал залтаа гахаа нохоноор зөвсүүлээд тийм юмтай их хөдөлмөрч тийм улсууд байлаа. Одоо манай хүүхдүүд ч гэсэн бас хөдөлмөр сайхан өөрснөө хуваа болгоод ингэ явдаг тийм сайхан улсууд байдгийг. Тэгээд одоо эднэртээ хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөгөөд та нар минь одоо сайхан амьдрчээс амьдралынхаа их усүрийг орхихгүй сайхан үр хүүхдэн ч гэсэн сайхан байгаасаа улам сайхан
амьдраасаа гэж хүсэн өрөөё. Та нартаа тэгээд хамгийн сайхан энэ хорвоодор муу юм гэж байхгүй. Тэгстэй тэрний хамгийн сайхныг та нар хийж яваад би та нартай их баярлдаг. Та надрыгаа тэгээд урт наслаад сайхан олон түмэндээ нэр хүндтэй сайхан байгаасаа гэж хүсэн өрөөж байна. Тэгээд та нар минь урт наслаарай. Бүгдээрээ энхи амгалан үр хүүхдээрээ өнөр өтгөн сайхан улсууд байгаарай гэж хүсэн өрөөё.
아들이 무더덕심 밟주는 웅그러고 애가 문들이 와서 sergen singen ultwe ein khode khame talte khamunerik shingese hayya khutegen amar tushin soy ein khode khame talte За өнөөдөр Сэлэнг аймгийн Баянгол сумын нутгийн зөвлөл Баянгол сумынхаа уугуудыг тухайн суманд ажиллаж исэн нийт хүмүүсээ хүлээж аваад шинэ оныхоо мэдчилээд золголтын ажил хийгдэж байна. За энэ үйл ажиллагаа маш сайхан болж байна. За манай Баянгол сумгууд одоо үн ертний төвхтэй Баянгол сумгууд одоо манай Баянгол сумын хүмүүс хөдөлмөрч ард түмэн байсан. Одоо Сэлэнг аймгийн үүдэн хэсэг гэж явж байдаг. Сэлэнг аймаг руу явхад хамгийн ихтэй манай Баянгол сумаар дайрч явдаг. Тийм учраас манай Баянголчууд одоо маш их хөдөлмөрч, маш их ажил чичээгүй хүмүүс байлаа. За тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн нийт хүмүүстэй одоо ирж байгаа гал морин жилдээ эрүүл энх төвшин сайхан байцгааж уртудаа наслахыг хүсэн өрөөё.
холбогдоод азаа буурлууд та бүхэндээ бэлгийн удирдлагын тооллын 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн цогтой халуун мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлэн мэдчихье. За би одоо энэ сайхан нутгийн бас хөргөн байгаа нэрээд бахын манай хадам ах байна. За тэргээр манай хадмууд бас байна. Тэгээд энэ сайхан нутгийн зодголтод бас ирж хайдууны бас дугаараа өргөж байгаадаа таатай байна. Өнөөдөр бас энэ хүү сайхан танхимд олон сайхан настан буурлууд, азаа буурлууд хүрэлцэн ирсэн байна. Тийм учраас бас манай эмээ одоо тэр хойбор сууж байна шүү дээ. Ийм сайхан буурлууд ирсэн учраас өгч байна. Ингээд Носон жогийн энэ ийм нэгэн сэтгэл хэмээгдөөг өргөе. Бүгдээрээ сайхан хамтран дуулахыг хүсэж байна шүү.
Баянгийн баярчуудаа сар шинийн мэндийг дэвшүүлье. Өргөн хайрын мэндийг хүргэе. Маадины баяр хүргэе. Юунийг хүсье хөөдөө. За 15. За ингээд хацсан маань 104-ний хацсан болж байна. Баяр хүргэе танд. За та дараагийн хацсан та суулж өгнө. Араа нэг сайхан дэш нүргэж. За манайхан анхааралаа. За 44. Байна уу? За 44. Нэг ширээнээсээ суулсан юм. За 44 дагуултай ихч манайш яваарай. За ихэнх бас 3 хацтанда 100,000 төгрөгийг одоо өгч байгаа юм шүү. За баяр хүргэе танд. За миний ихч одоо дараагийнхаа хүнийг таас болох юм байна. За оюугч маань 50 гэсэн номерыг сонгосон байна. 50. Бас ширээнээсээ юу? Гайгүй юу? Байна уу? За баяр хүргэе. За 100,000 төгрөгийн хацсан боллоо. Баяр хүргэе танд. За 3 сайхан ахмад маань хацсан болсон байна. Та бүхэндээ гал баримжилтаа эрүүл их аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсгэн өрөөё. За өнөөдөр Баянгол сумын маань суугууд одоо нутгийн ахмадууд одоо сар шинийхэн сайхан залгалтыг хийж байна. Энэ арга хэмжээг одоо зохион байгуулсан манай залуучууд нутгийн одоо шинээр сонгогдсон одоо манай нутгийн залуучууд маань их сайхан зохион байгуулж байна. Баянгол сум маань одоо сайхан хавар болж байна. Нутаг орон их сайхан байна. Сумын ажил төрөлүүд одоо их сайхан төвшин сайхан явж байна тий. Ялангуяа одоо ахмадууд маань сая одоо сар шиндээ одоо маш сайхан шинэлж одоо золголоо тий. Мөн одоо Баянгол суманд маань саяхан одоо түнхийн хийдийг одоо шинээр одоо барьж байгууллаа. Бурхан шашинд төв гандан төчлөн хийдээс дөрвөн лам аваач одоо сая жаврын үргэлээ тэгээ 5 сарын 31-нд их бурхан багшийн дүйцэн өдөр албан ёсоор одоо хийдийнхаа нээлтийг хийн. Энэ сайхан мэдээгээ энэ суран цугларсан ахмадуудаа бас хэл сонрын мэлаалаа. Тэгээд энэ арга хэмжээг одоо зохион байгуулсан Баянгол сумынхаа нутгийн залуучууд ахмадууд үед одоо маш их баяртай байна. Тэгээд нийт одоо Баянгол сумынхаа 800 гаруй ахмадынхаа нэрийн өмнөөс одоо энэ залуучуудаа баяр хүргээд ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. Цэцгийн шин